Монгол орны баруун хязгаар ховд Баян үлгий Ус аймагуудаар нийт 6000 км туулж 20 хоног майхантай аялаад ирлээ. Энэ аяллаа маань зураг видео контентын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Эхний өдрөө шууд Говь Алтай аймаг хүрч хоноглоод Талын хүрхрээ гэдэг газрыг үзэж замдаа гарах гэсээр Ховд аймаг ортол аль хэдийн 2 хонцсон. Ингээд Ховд аймагт хүрснээр үндсэн аяллаа эхлүүллээ. Аялал маань Монгол орны үндэстэн байгаль, нууцлаг цэгүүд, гинтийн эргэлт сорилтууд дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Манай сүгийг дагаж амжаагүй бол яг одоо subscribe хийж дараагийн дугаарыг атлгүй үзээрэй. Баруун аймгийг зорьсон манай аялал эхэлж байна. Одоо өнөөдөр бол бид нэр Ховд аймгийн сая чинь даруй Ховд аймгийн дөрвөн Ховд аймгийн дөрвөн сумын нутагт одоогоор явж байна. Бидний энэ талд бол хар ус нуур, цаашаага хар нуур, бидний ард харагдаж байгаа тэр болох тэр улаан алаг толгой уул тий. За тэгээд Ховд аймаг зөндөө олон үзэх юм ихтэй юм шиг байна. Бидний яг энэ үртэл бол яг аяллаа бичээгүй гол шалтгаан зүгээр л засамлаараа тавьсараад таарлаа тий. Тэгсэн. Ер нь бол Улаанбаатараас гараад 1000 гаруй километр яваад Говь Алтад ирээд тэгээд тэндээс хойш ер нь бол одоо ингээд аялал эхлээл дөнгөж явж байна гэсэн үг шүү дээ. Нөгөө яг замаасаа гарч иж бид аялал эхлээд байгаа байхгүй. Харин тийм. Тэгээ одоо ийшээ юурн дээр очино. Яг дөрвөн нуур дээр очино. Хоомын тал дээр очино. Гэх мэтлэнгээр манай аялал үргэлжлэнэ. Тэгээд эндээсээ цаашаа Баян үлгий, Овс гээд 3 аймгаар аялах төлөвлөгөөтэй байгаа. Эндээс хідэн дугаар гарахыг хэлж мэдэхгүй байна. Дор хаяж ямарчсан 3 видео, зураг видео дугаар гарах байх гэж бодож байна. Манай дугаарадтай хамт байгаараа манай аяллуудыг дэмжээрэй, үргэлжлүүлж үзээрэй гэж хүсэж байна. За хүүхдүүдээ цөмөрөө замдаа гарах уу? За let's go. Видеогийн брэнд авчихсан. Ёо, энэ юу вэ? Битүү аарц. Битүү аалцаа. Битүү аарц шүү дээ. Баахан тэн магнат гэдэг. Одоо өнөөдөр хит дээр очиж сонгож байгаа лээ. За бид нар бол түрүү ингэж дөрвөөс ороод явсаар хагаад Ховд орчоод Ховдын хаагур яваад дөрвөн сум орчоод уруудаад одоо бид нар энэ хар нуур дээр ирсэн 5 минут. Дээшээ 6 гэж ийшээ Хоомын тал руу гарахгүй эсвэл доош оруудаад 7-8 буюу энэ дөрвөн нуурын дээр очиод яг энэ жанжаа гэж байгаа юм байна. Тэгээд дөрвөн нуур гээд ерөөдөө энэ талтаа ингээд Хоомын эстэй талтаа Хоомын гэсэн санаатай. Хар нуур нь тэр цэврэн цэнгээ хөстэй нуур, дөрвөн нуур нь тэр давстай нуур. Хар ус нуур ч бас ингээд Монголын хоёр том цэнгээ хөстэй нуур. Тэгээд эндээс хадаа юм байна. Нэг бол энэ хоолоогоор гараад энэ хоёрын гот нууцсан гэдэг. Тэгэл хоолоо нь хаана байгаа? Хоолоо энэ хар нуур нь энэ дөрвөн нуур нь энэ хоёрын голоор ингээд ийшээ Хоомын тал руу орсон хоолоо. Хоолоогоор бол цаашаа Монгол тал руугаа гарах гэсэн боловч энэ гүүр нэвдэрсэн бирвазан ч ажиллахгүй. Иймэрхүү байдалтай. Буцах нэ. Эндээс. За одоо эндээс ингээ усаа авах гэж штэ. Хөдөөний айлууд яаж? Жарахаа нэ. Энэ ямар амар шууд юу юм бэ? Жархан. Ayun lang siya. Ako siya. Одоо юу дараахан гараад яваад.
Усын яаж яах юм бэ? Шумуул. Хатж ийн хөөе. Шумуул. Тэр нураа ордоор хэлж штэ. Mosquito. Funny name гоё. Хоол идэж байхдаа унтцсан юм уу? Юу ч харагдахгүй ш хоёр. Нөгөө хүмүүс хоолоо идэж байна. Энд бас дээд идэж штэ надад. Кемпинг хийж явж байхдаа ч нөгөө ийм тухтай камплах зэвүүд бас ховрхон байдаг үстэй. Яаж иж байгаа тань та тийм газруудыг олоод очиж штэ. Тэ. Танд гоё газруудыг олоод очиж штэ. Чүтэр бас энд ирэх гэж. Юу. Оо энэ арда наадах чинь таг нийлээс. Сая л манай аялал ирлээ 3 шөнө өнгөрөөгөөд 4 өдөр юм тий. Тийм шүү дээ. Завхны нутагт ороод ирсэн. Гинтүү. Чин завхан шүү. Юу. Тий. Дөргөн нуурын ирэг дээр зүүн уртлын ирэг дээр нь ихээр энэ ч Монгол ис орж ирээд завхны нутаг руу ороод ирчихсэн. Яа Монгол хэлтэй юм аа. Тийм Монголд байхаар ис болоод. Яг зөв минь. Яг зөв. Өчтөр ороод ихтэй бас бажигдуулсан тий. Гэтэ энэ сарвчи чинь засаал Тий. буцаж хураагаад яг гой суух гингүүтэл салхисавэр. Яг гоё. Бороо шараа болсон чинь За наатаа газ жоохон нээдэ. шуураа тэгээ бүх юм Газ нээсэн үү? Good. За эндээс Yeah. Thank you. Ижис өглөөний бол. Юулэн чинь өндөртэй, сэртэй. Өндөртөөс штэ. Брат юм уу те? Омлет. Тий. Омлет. Мам нөхө. Yummy. Тийм үү? Татуулч энийг авах юм уу? За. Yummy. Тэ. Өгчнөөс идэж. Хэлсэн махан дээр явж байна. Харталт болохоор дөрвөн нор. Яа. Одоо бүр илсэн уулан дээр гарч штэ. Өөрөөс нь яа. Тийм хойсон тань. Мина. Аага оруулаач авч цаа.
эрэг дээрх өдрийн хоол. Каритэй Буда. Хөлийн мөр вэ? Чи тэр ингэж үлдчихдэг шүү дээ. Үй цацаад ч тийм өрөөч юу. Баяр буцчих. Zum хобби. Тийм ээ. Гоо манлаа. Зааварсан баяр амж буцчих юм манай. Би тэд өнөөдөр үдлээ. Айгүй эрт босоод болохоор хүүхдүүд маань бүгдээрээ нам унтжээ. Түрүүнд ян алтлаа. Манай чүгэн галц. Машин дээрээс айц. Машин дээрээс хачаагаа атсаж жагаад шууд хамар руугаа арагшаага саваад яхаа машины амарнаас газар руу юугаад тэгээд ийм бэлтээ. За аяллаа хиддэх өдрөлөө аялын 5 дахь өдөр эхэлж байгаа лөө. 5 дахь өдөр Хүмүүсийг юм удаагүй шүү дээ. Ховд аймгийн Хүмүүсийг тэгж удаагүй шүү дээ. хой цэхрээ 10,000 жил болж байна. хой цэхрээ Хүмүүсэд агуу 3 цэхрээ агуу гэдэг. Би тэр хэдэн 10,000 жил, одоо гарч үзэж 30,000 жил, байна. 50,000 жил. За. Гатаа бол нэлээд халуун байна. Өнөөдөр энд бас нэлээд халуун өдөр 33 градус гэсэн баха. Цагаагаар тэр тийм байсан. Чаварцсан гараад ирсэн. Шартай. Аа, кевер орж ирсэн явах гэж шүү дээ, тийм ээ? Амаа дараа. Бэлтгэгдсэн. За болгоомжтой доотхоо харж болгоомжтой яваа шүү. Амар халуунаас гарч ирсэн янзын хүүтэн мэн үү, сэрхэн мэн үү? Юу вэ? Энэ юу вэ? Энэ дээр одоо юу аахгүй. Ийшээ гармаараа. Цаашаа орж болох юм уу? Чаашаа. Гараар сайн тулаарай. Чаашаа. Чаашаа. За энэ арта. Бүний кев дотроо ордрлоо. Мина. Окей. За энэ. Юу вэ? It is. Газел. Yes. And something over here. Ишин тасгадаа. Хаашаа. Яг сайн харагдахгүй шүү дээ. Аа. Одоо ингэ Одоо шүү харж дээ. ирж шүү дээ. Ингээд ивс харж байна Тийм үгтэй. ээ. Энэ ингээ ивстэй ингээд хараа. Шун. Ингээ хөлн. Ингээ газел оостэй. Тэнгууд энэ доор нь дахиад эн чинь ингээд өөр амттай байгаа. Энэ юу вэ? Чи нэг юм уу гэдэг юм аа. Lizard? Үгүй ээ, том амттай. Тийм гэсэл. Giraffe. What's this? Ха? Энэ л өөр хөө. Биднээс иртний хүмүүс. Яг ингээд эртний хүмүүсийн чинь ингээ. Энэ эртний хүмүүсийн унтлахын нь өрөө заяа. Юу? А? Иртний хүмүүсийн унтлахны өрөө? Тэгээ унтлахных нь өрөө. Унтлахны өрөөндөө ингээ бүгдээрээ суугаад дүлхэр яриад. Тэгээ эн чинь ингээ нөгөө
Аавны чи ингэ зураг зураад. Энд ийм ингээд хоёр ивэртэй гөрөөс ингээд нутгалж амьдардаг байсан байхгүй. Энийг маргаас мөр очиж агнж иднэ. Тийм идэг байсан. Тэгээд энэ ингээд энэ нүхнүүд нэг ингээд ухаацсан шиг юм таавал тээ. Ингэсэн юм шиг тэр. Юу амир. Тэгээ энэ дээр мэр хараа. Энэ дээр харах юм бол энэ дээр бас ингээд хуучин зурны ингээд үлдэгдлүүд энэ дээгүүр харж Я хасахгүй наваа. Яри. За би тийм үг. Мал чи энд дэрсэн шиг. Энэ талтай. Энэ гэлт нь үү? Энэ үү? Ингээд хуучны сүг зургууд үлдэгдлүүд байна. За дээш явъя. Нөгөө elephant нот байдаг гэсэн гээ. Тий. Байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн тийш нөгөө нэг юу ахгүй mammals гэдэг нөгөө. Mammals. Тий. Зүгээр нөгөө одоогийн elephant биш байхгүй. Тэр чинь нөгөө юу арслан заан гэдэг юм чинь Монголд байдаг гэсэн байхгүй. Тэгээ яг иймхүү хадны сүг зураг дээр чи арслан заан дүрлэгдсэн байдаг байхгүй. Тий, одоо наадах чинь цааш явна. Яа. За. Миний дэш нурууга болгоомжтой хаа. За дараагийнх нь дараад ирлээ шүү дээ. Энд гоё зураг. Наад point зураг гэсэн. Оо. Энэ ингээд баг кенгуру шиг юм байсан. Энэ хизээ зурсан бах уу? Энэ ч 4000. 4000. Тийм 4000-аас 5000 жилийн өмнө ерөөдөө гэж тооцоолдог. Ингээд энэ доошоогоо шууд дуусчих юм уу тий? Энэ доошоо ингээд энэ хэсэг нь бас галтгах нь байхгүй. Аа. Одоо энэ дээр байгаа энэ хэсэг ба штэ. Энэ нэг хөө заяа. Нөгөө гал мал төлдөг байсных нь нэг уул мөр олж үлдсэн юм хөө энэ хэсэг нь ингээд тэгэхээр энэ ч ингээд галаа түлээд хоолоо хийж идээд тэр дээрээ гарч унтдаг. Тэнгууд одоо энэ ингээд доош ингээд явсараа тийшээгээ жижиг агуу тийшээ бас дахиад нэг жижиг агуу Хоёр агуу байгаа явах ингээд нүхвэд байхгүй. Тэгээ тэр нь бүр нэлийн хүүтэн тэгэхээр тэр хэсэгтээ баг ингээд хүнсээ ингээд хадгалдаг байсан хөргөгчнийх нь хэсэг. Тэнгууд энэ ч нэ галаа түлээ суудаг байсных нь уул бүр болоод юм үлдсэн. Яг хоо зарим нэг энэ голынхын энэ хэсэг нь бол сүүл нь орсон байх уу. Илүү хар байгаа нь харагдахгүй л байна л да. Ер нь бол энэ дээр илүү хар. Одоо ингээд харалцсан байгаа үстэй. Тийм ээ тий. Энд ингээд ер нь бол гал мал төлдөг байсны уул мөр байхгүй юу ингээд одоо хөөд ортог болцсон. Хөөд ортог болцсон. Ингэж харагдаад байгаа юм шүү дээ. Тийм. За гараа. Гараа минь хөтөл. Амар шороо өсөд. Эртний хүмүүсээ амьдардаг байсан. Агуутай танилцлаа. Дахиад хаашаа өрөөдрвэ? Чоо. Вау. Янгир, аргал янгир. Юу үзэж байна? Ха? Юу үзэж байна? Энд чи хадны сүг зураг. Аргал янгир байгаа зү. Ийм олон салаа ивэртэй. Бугыг дүрсэлсэн байгаа зү. Тэгээ наа чи одоо бүр том байгаа зү. Энэ болонгот яг ингээд толгоо нь ингээд ивэрнэ гэдэг ийм том байгаа зү. Тэгээ энд амьддаг байсан эртний хүн бол бас их завгүй их уран бүтээлч урлаглаг хүн байсан зү. Тэгтээ яг энэ хадныхан сүг зургууд нь нөгөө юугаа бодвол саяны агууд байсан зургуудыг бодвол арай илүү хожуу үеих. Тийм бах тэр илүү бас юм л таас. Тод байна тий. Тийм тод тэгээд дээрэс нь зураглал аюу сайтай байгаа байхгүй. Одоо нөгөө хүнийх нь тарих нь илүү хөгжсөн байсан үе гэсэн. Тэгвэл хариулна гэдэг шигтэй ингээд аргал ингэрийг яг ингээд хариулж эхэлж ирсэн ч биш магадгүй тий. Тэгээд нөгөөдгөө энэ ч ингээд бэлчээчээл хариулаа сууж явахдаа нөгөөдлөө зургийн зураа суужсэн. Тэрийг нь бид чи үзсэн юм чи. Аргал ингэрийн тэр эвэрнүүд бол байна. Тий, эвэрнүүд байна. Эвэрнүүд амар том гэж. Зэн баярч.
тэгтээ заяа. Зүүн. Өнөөдөр хаана ирсэн модоо те. Ховд аймгийн Булган сум те. Гадаас нь янз зэлхтэй. Энэ одоо бид бол 2 майхантай явдаг. Тэг өнөөдрийн үед бол 1 майхандаа бөөнөрөө унтахаар шийдсэн те. Амар хурдан яарад ийм л хол илээ. Ийм хол зуллаа. Ана хэр амттай байна. Шинжэнгөө бараа. Ой, энэ нэг юм дэ бүгд. Ариун цэвэр сахих чинь цааш ордоо. Бандтай чинь гэж. Юу агаагээс чинзаа шиг болцсон. Тэг өнөөш хартаа чинзаа яваад аваад тахтаа. Нэг картаа. Нэг. Ой. Бандтай чинзаа. За манай аялал өчигдөр арай Ховд аймгийн Булган суманд ирсэн. За тэгээд ерөнхийдөө бол өчигдөр арай нэлээд салхитай байлаа. Бороо ширүүсч орлоо. Тэгээд шөнийн туршид бас нэлээд хүчтэй бороо ороод өглөөний байдлаар бол ерөнхийдөө одоо ингээд тодорхой хэмжээнд жоохон бороо намжсан байж байна. Бид өглөөсөө цаан ундаагаад нэлээд гоё айтайхан бас жоохон тухлаа суучлаа. Тэгэхээр одоо яг бороо намжсныг ашиглаад юмаа баглаад бушуухан дараагийн цэг Баян Улгийн амир ер нь бол зорж байгаа. Тэг яг хөө мэдээж ер нь бол анхнаасаа хотоос бол гарч байгаа төлөвлөгөөнд баруун аймагуудыг чиглэж гарч байгаа. Гэхдээ Баян Улгийн рүү ер нь арай илүү удаан олон хоног байх одоо зорилготой гарсан учраас ерөнхийдөө тийшээ илүү яарад одоо хөдөлгөөр шийдэж байна. Йоо, ямар самар явсан бэ? Ямар самар явсан бэ? Юу лээ? Уус тэ мод тэ байгалийн бүх юм амар гоё төгс бүрдсэн яг тийм заагаар ирсэн шүү дээ. Тэгэхээр гоё байгальтай байна. Тэгээд уг нь бол өчигдөрхөн бид нар ч нөгөө бодомчийн хавцлаар явсан шүү дээ тий. Монголын хамгийн урт хавцал тэгээд хамгийн үзэлтэй гэж ярьдаг хавцлуудын нэгээр яваад ирсэн. Тэгээд сая яг энэ замаар явхад бол тэгээд дуу алтмаар гайхалтай байлаа. харин тэглээ тий. Тэгээд уг нь замд нэгээ бүр буучмаар санагдаад буугаад ингээд юм үзмээ санагдаад даанч нөгөө ганцхан игнэ зам болохоор ч бууж болохгүй. Тэр нь жоохон төвөгтэй. Тэгтээ амар гоё байлаа. Үнэхээр гайхалтай байлаа. Энд гисэн чинь дөнгөж эхэлнэ гэдэг чинь. Харин тэгж ааш одоо ингээд бид Баян Улгийн нутг руу орж эхэлж байгаа тий. Тэг нь одоо ингээд хойшлол Баян Улгийгээрээ явсараа гал. Өнөөдөр одоо дөнгөж Баян Улгийгээрээ дөнгөж орж эхэлж байна. Эхнээсээ л бүр гайхалтай. Яаж цаашдаа алмааруулахыг бол хэлж мэдэхгүй байна. Үнэхээр гайхалтай байна. Энэ чинь одоо Ховдын булганаас Баян Улгийн булган руу явж байгаа. Тэгээд дөнгөж эхлэл. Тэгээд дараагч
бусад цомдуудаар нь яваад үзэхээр бас ямар байхыг мэдэхгүй. Бид нар өөрсдөө төлөвлөсөн газар байгаа ч гэсэн яг очих газар маань ямар байх талаар зураглал үнэхээр байхгүй. Тэгээ дөнгөж ихнийх нь хавслаар ороод дуу алдаад эхэлчихсэн. Цаашдаа яах юм байгаа юм уу гэдэг. За тэгээд бид нартай хамт байгаарай. Ховдын булганаас Баян үлгийн булган үрг зам явсаар байгаа ийм гүүрэн дээр хүрээд ирвэ. Зүг замаараа явсан гэж бодож байгаа. Тэгтээ ийм гүүр байна. Тэгвэл ингэж яг ингэж чигээр. За яах юм. Харин тэ. Ваа, тэнгэр ийм газар хүрээд ирлээ. Явсаар хагаад ямарсан Баян үлгийн аймгийн нутагт ороод ирсэн. Баян үлгийн аймгийн Булган суман дээр ирсэн байна. Тэгээ орой нар жаргах яг энэ момент бол хамгийн гоё үед байдаг. Гэхдээ өнөөдрийн тэнгэр бол бүр илүү үзэсгэлэнтэй байна. Харж байна уу энэ хүн? За 7 дахь өдөр эхэлж байна. Манайх кампсэн газраас манай кампграунд нэг иймэрхүү байдалтай ийм газар байна. Одоо ерөөхдөө юмнуудаа хураагаад дараагийнхаа цэг рүү бид хэд явах гэж байна.
За одоо энэ дайггүй гоё юм байгаа. Тэр хардаа мөнх цас мөнх хайхны гэдэг бөөхний хайхныг харж байна байна. Яа. Заавал шний. Энэ олон өдрүүдэд ерөөхдөө бол олон хоногийн аялал хийж яхад бид нарыг одоо бүх девайс утас, дрон, батарей, утас, дрон, камер гэд бүх девайсуудыг цэнэглэж бас дээрс нь хөрвөгч хэрэглэж байгаа. Тэгэхээр цэнэглэхэд гол үүрэгт оролцож байгаа EcoFlow-ийн энэ нарны панел байна. За энэ бол супер юм бэлээ. За энэ панел нь ингээд за энд дээр болохоор бид нар одоо энэ ардаа. За жишээлбэл 2 утас iPad байна, дроны 2 батарей байна. За гих мэтчлэн иймэрхүү зүйлүүд. Ерөнхийдөө бол ингээд ийм нартай өдөр камплж байгаа газраа мэдээж нарны панелаа цэнэглээд машин дотор явж байхдаа машин дотроос цэнэглэн. За тэгээ яг камплаа суурин байж байгаа үедээ бол мэдээж хураасан цэнгээсээ саяны бүх девайсуудаа ерөнхийдөө бол цэнэглээд энэ бүх контент бичлэгүүд маань бүтдэг байгаа. За одоо ингээд яг сайхан машиндаа ерөнхийдөө бол ачлалтаа хийж байна. Ачлалтаа хийж байна. За нэг юм хөдөлт. Өчигдөр энэ юг цүнхийг ашиглаж эхлснээс хойш болохоор манай машины доторх зай бол маш гоё сул чөлөөтэй явах боломж бүрдэж байгаа. За тэгээд нэг иймэрхүү байдалтай камплаад явж байна. Ерөнхийдөө бол бүгдээрээ өдөр болгон энэ майхны чинь засч бас хурааж байгаа. Тэгэхээр нэг байрлал дээр хонсон. Одоо өнөөдөр 7 дахь хоногт нэг байрлал дээр хонсон. Нэг л газар байсан юм байна. Нэг байрлал дээр 2 хонс нэг л газар. Бусад бүх өдрүүд нь дандаа ингээд өглөө нь бусад цайгаа уучаад очиж бараагаа баглаад тэгээд дараагийнхаа байршил руу явдаг гэсэн үг. Оройн очиод кампл. Иймэрхүү байдлаар бол энэ Алтай таван богд аяллыг бол хийж байна. За одоо өнөөдрийн хувьд бол яг энэ Баян Үлгийн аймаг руу ороод ирчихсэн. Баян Үлгийн аймгийн Булган суман дээр ороод ирсэн явж байна. Тэгээд Баян Үлгийн аймгийн Булган сумаас одоо ингээд Баян Үлгийн аялал маань ерөөхдөө бол эхлэх нэ. За бид нэг иймэрхүү байдалтай камплж явдаг да. Окей. За энэ дурсаж байгаа. Энэ дурсаж байгаа нь бол Булган гол юм байлээ. Өчигдөр болохоор бидэд Ховд аймгийн Булган суманд байсан. Харин өнөөдөр болохоор энэ Баян Үлгийн аймгийн Булган суманд байна. Тэгээд энэ Булган голоор бол энэ хоёр сум маань мэдээж холбогдож байна. За тэр сүрлэг том уулыг дахиад харагдаж. I can see what we are, don't know where we belong. Wanna know what you're thinking, wanna know if something's missing. Started stories before, but they ended up short. Get me up to higher places, want you to fill my pages. Is this for real or is it just a fantasy? Are we from now or is it really meant to be? When we've read out all the parts of this story, far past the epilogue, will I still be in your heart in this story? Are you still in my arms when we've read out all the parts of this story? Far past the epilogue, will I still be in your heart in this story?